Тэгвэл ерөнхий сайд Эрдэнэс таамаглалын хувьцаат компани удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. За үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж 4.2 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулсан байна. Эрдэнэс таамаглалын уурхайд баяжуулах үйлдвэрийн тэвжээлийн нүүрс тээврийн конвейер, бодлуурын систем, авточлалын байгууламж ашиглалтад орлоо. За ингэснээр жилдээ 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч дунджаар 267.5 тэрбум төгрөгийн шууд хэмнэлт бий болно. Хугацаанаас жоохон осорчлон би ондоо бүгдэж ажилтнанд оруулах үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр ажилтнанд орж байна. За энэ конвейерийн чухам ажилтнанд орсноор бол 270 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа. Нэг их 80 төгрөгөөр одоо 320 сая доллараар баригдсан нүүрс баяжуулах үйлдвэр сул зогсож байна. Ийм одоо улсын хөрөнгө өрөөшиггүй сул хэмжээ зогсож болохгүй өрөөшиггүй хөрөнгө ажиллахгүй гэсэн шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл сая төгрөгөөр энэ орон тээвэр хийхээр нүүрсний маань нүүр нөртөлж гисэн бас зардал өртөн гэсэн үг байсан. Тэр хэмж байгаа. Баяжуулах үйлдвэр өөрөө бүрэн хүчин чадлаараа ажиллах. Тээврийн зардлыг 5 дахин багасгах. Байгаль орчны одоо эрэг нөлөөтэй. За дээрэс нь хамгийн гол нь одоо энэ үйлдвэрлэлийн зардал өртгийг бууруулах томоохон ач холбогдолтой конвейер системийг одоо ашиглалтанд оруулж байна. 12.6 км урттай конвейер ашиглалтанд орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж байна. Мөн тээвэрлэлийн явцад үүсдэг тоосжилт 90 хувиар буурч, автотээвэртэй холбоотой осол эндэгдэл гарах эрсдлийг 100% хааж ийн гэж үзлээ. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож экспортод гаргах боломжтой болох юм. Нэгдүгээр баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь буюу жилд 10 сая тонн одоо нүүрсийг угааж баяжуулж одоо нэмэн үтэг шингэсэн бүтээгдэхүүн одоо гаргаж одоо экспортоо нэмэгдүүлэх. За мөн одоо эдийн засгийн өрөөгөөж талаасаа бол одоо баяжуулсан бүтээгдэхүүн зарснараа одоо Эрдэнэс таамаглалын компани цэвэр ашиг одоо мөн одоо 1072 хувьцаа эзэмшдэг 3.4 сая иргэдийн одоо энэ одоо хувьцааны үнц нь одоо нэмэгдэх энэ одоо боломжийг бол бүрдүүлэхэд бол ажиллаж байна. Мөн бүгд найрамдах хятад ард улсын гүндэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон бомтуудад нүүрс хөргөн борлуулах ажлыг эхлүүлжээ. Компани засаглал, ил тод байдлыг олон улсын жишгт нийцүүлж, нээлттэй компани болох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон төлөөлөл удирдах зүйлийн хараат бус гишүүдийн сонгон шалралтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулж, сүүлийн 3 жилийн үйл ажиллагаа цагуугийн тайланд олон улсын аудит хийх ажлыг энэ оны 2 дугаар улирал багтаан дуусгах, мөн төлөөлөл удирдах зүйлийн дэргэдэх олон нийтийн хяналтын зөвлөлийг нээлттэй сонгон шалралтаар зохион байгуулах зэрэг үүргийг ерхий сайдас өглөө. Мөн бортигийн ордыг эдийн засгийн эрэлтэд оруулах, улсын хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн байна. Энэ үеэр компанийн хөрөнгө оруулалт, худалдаа авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдаа авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга хариуцлагыг чанд мөрдөхийг сануулжээ.